Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз, тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарц нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагавар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэх болон гарц нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. За өвлийн үйлрэл ирсэнтэй холбогдуулан орон нутгийг зорих, нийслэлтээс орон нутгийг зорих, орон нутгаас нийслэлтийг зорж байгаа иргэд жолооч нарын хувьд бас тулгардаг хүндрэл бэрхшээлүүд байдагтай холбогдуулан дараах зөвлөмжүүдийг цагдаагийн байгууллагаас өгж байна. За үүнд зайлшгүй орон нутгийг зорих, хол замыг зорих, гарцаангүй байдал үүсээгүй бол аль болох цагаа гарын хүндрэлтэй нөхцөл байдлын үед орон нутгийг хол замыг зорихгүй бах. За шаардлагатай зорих тохиолдолд бол тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлаа хангах, за галын хор, эмийн сан, хүрз, ослын цослын тэмдэг гэх мэтийн зүйлсээ авч явах. За дээрээс нь тээврийн хэрэгслийн цан үлээгүүр ажиллаж байгаа эсэх, за өвлийн тос маслаа сойлох, өвлийн дугуйгаа тавих, за нийтийн тээврийн автобусууд бол зорчигчийнхаа аятухтай байдлыг хангах, халуун дулаан үлээх, пара янзлах, засах гэх мэтийн ийм бэлтгэл ажлуудыг хангах. За дээрээс нь батлагдаагүй зам маршрутаар хөдөлгөөнд оролцохгүй байх. За бага насны хүүхдийг аль болох авч явахгүй, хол тээвэрлэхгүй байх. За өвлийн дулаан хувцас сунараа эдлэл хэрэгслээ бэлтгэх. За гол ус хөлдөөгүй байгаатай хараахан хөлдөж амжаагүй байгаатай холбогдуулан гол усны мөсөн дээгүр явахгүй байх. За зорчиж байгаа аймаг орон нутгийнхаа цагаагаар нөхцөл байдлыг харах, судлах. За хаагдсан даваа гүвэ зам маршрут байгаа эсхийг бол мэргэжлийн байгууллагаас баталгаатай их сурвалжаас авах гэх мэтийн зүйлүүдээр анхаарч хөдөлгөөнд оролцох шаардлагатай. За дээрээс нь орон нутгийн зоригтой энэ техникийн дэвшлиг ашиглаад тээврийн хэрэгсэлтэй GPS суулгах гэх мэтийн техникийн дэвшлиг ашиглаж аль болох төөрхөөргүйгээр аль болох баталгаатай зам маршрутаар зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За автомашины өвлийн дугуйн тухайд гэх юм бол ер нь бол замын хөдөлгөөн дүрмийн 4-р хавсгалтанд зааж өгсөн байгаа. Тээврийн хэрэгслийн автомашины дугуйн газар тулах хэсгийн хээний гүнийг бол тогтоож өгсөн байдаг. За үүнд суудлын автомашин болон 3.5 тоноос илүү гүжинтэй авчааны автомашины газар тулах хэсгийн дугуйн гүний гүн нь бол 1.6 мм, автобус тарилаа бас 2 мм, ачааны автомашин 1 мм-ээс багагүй гүнтэй байна гэсэн юм стандартыг бол тогтоож өгсөн байдаг. Тэгэхээр манай жолооч нар өвлийн дугуй худалдаж авахдаа бас дараах хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. За нэгдүгээрт нь эдийн засагта тааруулаад гэдэг юм уу те, аль болох хямд төсөр дугуй худалдаад авчдаг. Тэгэхээр дугуй худалдаж авахдаа аль болох үйлдвэрлэсэн чигшил зэргийг нь харж, за дээрээс нь яг зориулалтын өвлийн дугуйг судалдаж авах нь бол зам тээврээ бас зөрчил гаргахгүй байх тал дээр бол илүү давуу талтай байх болно. Манай жолооч нарт бас нэг ийм ойлголт байдаг, тийм өвөл зууны дугуйг тавиад явна гэдэг нэг ийм ойлголт байдаг. За өвөл зууны дугуй гэдэг бол улирлын температурын зөрүү багтаа орнуудтай буюу Скандинав орнууд ч гэдэм арай дулаан орнуудад бол энэ өвөл зууны дугуй гэдэг зориулалтаар ашиглах боломжтой. Манай Монгол улс шиг эрс дээр суур амьсгалтай цагаагаар температурын зөрүү өндөртэй ийм газарт бол энэ бол өвөл зуун ашиглах боломжгүй ерөнхийдөө зууны дугуй гэж ойлгох болно. Тэгэхээр өвлийн дугуй гэдэг бол тусгай зориулагдсан эрзийнээр бүтээгдсэн байдаг учраас ялангуяа хас 15-аас дээш градуст бол хөлдөхөөргүй 30-40 градуст хөлдөхөөргүй ийм материалуудаар хийгдсэн ийм дугуйнуудыг худалдаж авч хэрэглэх нь бол өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж таны хөрөнгө амнасыг бол эрсдлээс хамгаалах юм аа. За ерөнхийдөө хүнсний цаг болж байгаа учраас орон нутгаас хот хоорондын мал мах тээвэрлэлтийн хөдөлгөөн ихсэж байна. За үүнтэй холбоотойгоор ачаа тээвэрлэх журам, за тухайн мал маханд зөвшөөрөгдсөн гарал үүслийн болон эрүүл мэндийн бичиг гих зүйлсүүдээ бол авч явах нь зүйтэй. За дээрээс нь өвлийн үйлрэл болж эрт харанхуй болж байгаатай холбоотойгоор бол үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлэх, за цацруулагч хэрэглэх, за зорчих хэсгээр зогссон тохиолдолд аль болох зорчих хэсгийн баруун талд шахаж зогсоод ослын зогсолтын тэмдэгэ тавих гэх мэтийн бусад аюулгүй байдлаар аль болох зорчихыг бас анхааруулж байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм хүндэт жолооч нар, эрхэм үзэгчид, үйлчлүүлэгчид та бүхэн автомашины моторын доголол юунаас болж үүсдэг, за моторын доголыг хэрхэн яаж арилгах тухай манай Leader Auto Parts-ын зөвлөгөөнүүдийг ойлгож мэдж байгаа хаа. Тэгээ ялангуяа сүүлийн үед одоо бас 2-3 хоногийн өмнө 7 хоногийн өмнө тосоо солиулцдаг. Тэгээд солиулсан боловч үр дүн өгдөг вэ. Машины хүч одоо муу тааруу хэвээрээ байгаад байдаг. Яах вэ? Одоо задлах уу, койлцоо солих уу, яах уу гэсэн хүмүүсийн асуулт бол маш ихээр ирж байгаа. Харин тосоо солихоос өмнө манад ирээд үйлчилгээнд орсон хүмүүсийн сэтгэл бол маш өндөр байгаа. Мотор руугаа тослооны систем цэвэрлэгч бодис хийлээ. За бензинийхаа банк руу болохоор бензиний шаталтыг сайжруулдаг бодисоо хийчээд ингээд 10 км талдаа буцаж ирэх 10 км ингээд 20 км яваад буцаж ирээд тосоо бүрэн солиулна. За одоогоор энэ гараад энэ гэрлэн төхөн дээр 3.2 км явчаад байна. Тэр нэг ургах наран хороол ордон штэ. Тэгээ тэргээр тэр буцаад иргэдэг. Эргэлтэн дээр эргээд буцаад ирэхтэл юу нэг таард юм да. Одоо ялангуяа энэ моторын энэ тос тослохоо энэ бензин шаталтын ямыг заавал тартагтан тултал нь одоо явах хэрэггүй. Ингээд сервис хийх газраа зөв болоод зөв сервисээ аваад явах юм бол ирээдүйд гарах одоо олон их зардлаас чинь таныг одоо хэмнэн. Одоо энэ чинь ингээд моторын эргэлт 2 хүрээгүй байж хахад доорог 100 орчим болж байна. Гэтэ эн чинь бас нөгөө ордны хязгаартай зам учраас хурдаа тохируулаа явах нь зөв байх. Сая бол би нэг жоохон гიშгэж яах гэж үзлээ. Ер нь бол хөнгөрчлөө. Одоо бол нэг 6 км явж байна. 6 км дээр бол хааз авж байгаа байдал, энэ хүч авж байгаа энэ төр нь бол бас нэлээд мэдрэгдэж байна. Одоо 9.5 км явж байна. За ер нь бол нэг 6-7 км-ээс өнгөрөөл 7 жоохон өнгөрөөд илт хөнгөрөх одоо явдал нь хөнгөрнө гэж явдаг шүү дээ. Тийм хөнгөрөх байдал бол одоо мэдрэгдэж байна. Одоо бол жоохон өксүр байна. Өксүр байлаа гэхэд бол ер нь мотороо эргэлт 1.5-тай тэгэхэд 83 км/цагийн хурдтай л өксөж явна гэж эрс одоо хөнгөрч байна. Өөрөөр хэлбэл нөгөө моторын койлцууд их чөлөөлөгдөөд гоё одоо ажиллагаан сайжирч байна гэсэн үг шүү дээ. Хөнгөрөөд хурд авж байна гэдэг чинь. Моторын койлц чөлөөлөгдөхлөөр цилиндрийн даралт одоо өсдөг. За тэр хэмжээгээр бол бензиний шаталт өшөө бүр сайжраад ирэхлээр ялцж явахгүй машины хүч явдал бол шал өөр болдог. За яг энэ нь бол за одоо ингээд жоохон ингээд дуруудж орж ирж байна. За энэ тойргон дээр буцаад иргэн ингээд 11.2 км дээрэл буцаж ирэх юм байна. Ер нь нэг тос центр солиулаад нэг ингээд жигдрээд явцсан үед бол хөдөө одоо би бас нилээ явдгийн. Хөдөөний замд бол ерөөсөө л моторынхаа эргэлт тэр бензиний шаталт инерцээр л зүгээр гүйчдэн шүү дээ. За энэ бол одоо илт хөнгөрч шүү. Одоо би юу шүү дээ моторын эргэлт 1.5-тай өшөө хөнгөрөөд байна. Тэнгод 82 км/цаг болж ирж байна. Сая гөөрлөө өгсөхөд би зүгээр жоохоо хөл тавьж. Хаазан дээр бол ерөнхийдөө зүгээр нэг жоохон тийм түлхэлттэй л явж байгаа шүү дээ. Олмол хөнгөрөөд байна. Өнгөөр ирэх чинь дээ тий. Одоо ингээд зүгээр зогсож байгаа тий. Нормал бол ингээд доош унц. Тэгэд одоо моторын чимээ гарахгүй байхгүй. За эндээс улаастай гүүр талаас аач орж болно. Дүнжин гарав талаас аач энэ замаар орж болдог. За энийг гарангуутаа одоо ерөөсөө нэг 150 м ч юм уу яваал 100 гарт тийшээ ирэх чинь. Тэргээ тэнхрүүлье гэсэн уриатай.
Үнэхээр тэнхрүүлж байгаа шүү хөрх юм. Моторын тослогооны системийг цэвэрлэх ийм бодис хийгээд ингээд яваад ирлээ. За тэгээд хуучин тосоо бол асгаад сая цэвэрлээд за шинэ тостойгоо цуг мөн бас моторын үйл ажиллагааг дэмжих тос дундрахаас одоо сэргийлдэг ийм бодисыг шинэ тостойгоо хийлээ. Мөн дээрэс нь моторын одоо тэр үйл ажиллагааг дэмжих сайлныг жиргэвч гэх мэт одоо бусад зүйлийг бас муудахаас сэргийлэх ийм үйлчлэгээтэй ийм бодисуудыг хийчлээ. Манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. За сайн явж байна. Солонгост улсад ирээд 9 жил болсон байна. Солонгос улсын соёл ёс заншилтай танилцахын тулд би дуун аялаар явдаг. Тэнгүүтээ энэ улсын уул хад байгалийн үзэсгэлэн зорж дандаа хоноглож явдаг. Өөрийнх нь таваараа. Солонгос улс бол битүү хаалцны тор шиг хэрсэн дуун замтай байдаг. Тийм болохоор хүссэн газартаа дуугаар аялаж амрах тийм нөхцөл бүрэн байдаг болохоор дууг би сонгосон байгаа. Тэгээд дээрэс нь болохоор Монгол нутгаас ирэхдээ бас нэлээд Марстай ирсэн болохоор жингээ хасахын тулд бас энэ дууг төлхөө хэрэгжилж ирсэн байгаа. За би Монголоос ирэхдээ 78 кг жинтэй ирсэн. Тэгээд тэрнээс хасаад би доотлол нь 64 хүртэл хассан. За 64 хүртэл хасахад бол гоё болж байлаа. Би хөнгөрөө сайхан би хөнгөрөөд дээрээс ингээд юу хийчихвэр хаашаа хаашаа гэх нисчмээр болж байлаа. За миний хувьд л одоо баг за мэрэгжлийн төвшөнд бол биш. Зүгээр сонирхогч аялах одоо стресс тайлах маягаар одоо тийм ирэхэд дугуй ундаг. Гэхдээ дугуйгаа болохоор би бас 3 төрлийн дугуй хэрэгэлдэг. Нэг нь болохоор одоо hybrid хайкинг дугуй байгаа. Нэг нь болохоор одоо city bike, хотын дугуй байгаа. Одоо энэ миний унж байгаа дугуй маань одоо болохоор MTB уулын дугуй байгаа. Герман дугуй байна. Энэ дугуйтай болохоор би өдөрт бол нэг 180 бол явна. 180 км бол явчихна. Өдөрт л энэ ерөөхдөө нийлээ масста, хүн даацтай. Даац гэсэн сайн даана. Жохон дугуйны өөрийнх нь жин хэд байна? Энэ дээр хэдэн килограмм арчих даацтай байна? За миний дугуй болохоор яг үндсэн жин бол 8 кг. За. Угаасаа төмөр дугуй. Би болохоор нэг карбон дугуйг ашигладаг. Яг гэвэл нэмэлт тоног хийхээр карбон дугуй чинь нэмэлт тоноглолт хийх боломжгүй учраас би төмөр дугуй ашигладаг байна. Даац нь болохоор ихэд 270 кг даацтай. 270 кг даана. Дээр нь обууд нь бол ингээл ерөөхдөө бол маш тийм одоо даасаа чаддаг байгаа. Ачаал авах тийм. Хүсээр ачих, хүснээр тоноглох болохоор юм зөвлөлттэй дугуй байна да. За Солонгосоор бол би олон нийтийн амралтаар болоод алсын занж ийдэг. Жишээ нь Ургацын баяр, Цагаан сар энэ олон нийтийн баяраар
жийдэг. Би хамгийн холдоо болохоор нэг 700 км явсан байна. Яг Сөүл хотын төвөөс Инчон Чажонго Арбет гэж замын эхлээс нь Айна эхлээд тэгээд Бусан хүртэл явсан байгаа. Дандаа майхна хоноглоод дээрээс нь тэгээд энэ Солонгосын нэг Маколе гэж байдаг Маколе амтлаа хийх маягаар ингэж нэг супер аялал хийсэн. Гэхдээ тэрийг би Солонгосчууд бол 4 өдөр 5 шөнө явдгийг. Тэгэхээр би болохоор 4 шөнө 4 өдөрт багтаач хийсэн байгаа. Тэгэхээр нэлээд өөрийгөө шахаж явсан гэсэн. Ерөнхийд яг үндсэн зам нь бол 633 км. Тэгэхээр би эндээс өөрөө нэмэлт шүтэн дуугаар явсан болохоор нэмэлт 70 км-ийг нэмж өөртөө бонусоор өгч аялсан байгаа. Нийтдээ тэгвэл тэр 630 км нийтдээ 700 км замыг хэдэн цагт туулсан? За яг 4 шөнө 4 өдөр 700 км явсан тий. Тэгээ хамгийн ихний одоо би болохоор аяныхаа юм одоо хоёр хэсэгт хувааж аялсан байгаа. Эхнийх нь бол би өөрөө мэддэг замыг болохоор 380 км замыг мэддэг болохоор өдөр шөнөгүй явсан. Ерөнхийдөө дунд нь одоо тэгээ дөнгөж 2-3 цаг амсгийж амраал. Тэгээд шувдан явсаргаад эхний 380 км-ийг өдөр шөнөгүй яваад үлдсэн замыг болохоор би 5-аар явсан. Дээр болохоор нэг айгүй хөнгөн дугуйтай байсан та. Өөрийнх нь 2.8 гэх тэр бол өөр хотод ундаг дугуй юм тий. Тэр болохоор ерөнхийдөө хайкинг дугуй байгаа. Тэгээ ерөнхийдөө алсын одоо би болохоор сүүлд тэр дугуйг авсан байгаа. Яг гэвэл одоо энэ дугуй маань бас нэлээд хүнд одоо уулын барта замд зориулагдсан. Тэр дугуй маань одоо ямар замд явна? Ууланд ч явна. Одоо хотын нөхцөлж ашиглах боломжтой. Тийм дугуй байгаа. Энэ улсын бол дугуйн зам үнэхээр гайхамшигтай. Би одоо зүгээр миний бодлоор би өөр орс оронд бол YouTube нэвтрүүлгээс мэдээлэл маш сайн авдаг. Тийм болохоор эднийх бол дуун дэлхийд би номер 1 гэж хэлнэ. Тэгээд дуун анхаарах юм бол мэдээж тэр 2 урсгалтай зам гэж байгаа, 1 урсгалтай зам гэж байгаа. Тэгээд замдаа явахад эргэх тохиолдолтой мөнхийн дохио, гар дохио гэж байгаа. Дохиог бол ашиглаж явдаг байгаа. Яагаад гэвэл эдний хурдны зам дээр залуучууд группээр явж байдаг. Бөөмбөнд 20 30 40 16 10 хэдүүлээ ингэ явдаг байгаа. Тэд нар асар хурдтай явж идэг болохоор одоо гар дохиог бол зайлшгүй ашиглах шаардлагатай. Заавал баруун зүй эргэлээ, зогслоо, урд саад байна, балтаа байна гэдэг заавал гар дохиогоор мэдээлэл өгчөөж явж явах хэрэгтэй. Энэ Солонгос бол ерөөхдөө за хүнээс сонирхлоос шалтгаална. Би бол үлрэл харгалзахгүй. Бороо орноо, цаас орноо, салхитай байна уу, халуун байна уу? Надад бол тэрнээс бол би илүү кап авч явдаг. За халуун жоохон хэцүү. Халууны үлрэл. Халууны үлрэл болохоор арай дэндүү халуун байдаг. Одоо ус чинь ачиж явж хад усан дотроос сав устай байгаа гэтэл усны савн одоо хайлах чинь тийм халуун бас нөхцөлд бас чанга явна. Одоо найзуудтайгаа би ингээд жин найз манай гэр бүл дээр үр хүүхдүүдтэй ингээд чиргүүлээ чирээд ингээд бүгдээр найзуудтайгаа аялахад City bike-ыг ашигладаг байгаа. Яг л бид нар City bike-аар моделлер нь ижилсэн байгаа. Тэгээд бид нар чинь 7-8 үлээ ингээд цувааттай явахаар их гоё байдаг. Монголд бол угаасаа багасаа дугуй унжээсэн. Тийм болохоор угаасаа ерөөхдөө бол манай Монголын нөхцөл бол хабрид дугуй эсвэл энэ MTB дугуй тий байхад янз. Энэ бол Түндэмэн буюу Чонвон гэдэг зах байгаа. Чонвон 1000 төгрөг гэсэн одоо дэнэртэй юм хуучны зах байна. Эндээс мөн жоохон одоо нэг километр шахуу явхад бол яг Монгол 5 байгаа. Ингээд иймэрхүү газар байна. Энэ голыг танилцуулахад энэ гол болохоор одоо эдний пак ерөнхийлөгчийн одоо 2 Солонгосын одоо дайны дараах энэ одоо хотын одоо бохир хаягдал одоо энэ байгалийн сайхны тогтцыг гэдэг одоо эвдээд тийм нэг тааламжгүй нөхцөл байдалтай байсныг одоо энэ эко орчныг сэргээгээд энэ сайхан гол үүсгэсэн юм байна. Гэхдээ энэ гол нь болохоор одоо голын ус нь болохоор байгалийн гол эртнээс бол байгалийн гол байсан. Гэхдээ эндээс болохоор одоо эднийх чинь метроны шугам ихтэй. Метроны шугамны одоо гүндэх одоо усыг аюулгүй байдлаас ингээд бас гадагшуулахын тулд энэ голыг бас ингэж үүсгэсэн байна. Тэгэхээр энэ гол болохоор өдөрт 12,000 куб усыг шахаж ингэж газрах доорыг хөрснийхээ аюулгүй байдлыг ингэж үүсгэсэн юм байна бас давхар.
Тэгээ одоо тийч чинь одоо ингээд харахад одоо тэнд нугас хөвж байна. А доор нь загас байгаа. Энэ голын эргээр явж байгаа зам ба штэ. Энэгээр дугуугаар явах уу? А энэ бол зөвхөн явган хүмүүсийн зам. За. Энэ болохоор одоо ингээд дугуун зам бол байхгүй. Дугуун зам алгаад яг машин замын хоёр талд байгаа. Эргээр. Ингээд эргээр за энэ бол цаанаас нааш ирсэн урсгал байна. А энэ бол нөгөө тийш хан гол руу явж байгаа зам байна. А эндээс болохоор ийш одоо чинь 1 км шахуу яваад үндсэн дугуун зам нь одоо энэ голын дагуу орж иж байгаа. Одоо дугуугаар ийш тийшээ явхад GPS ашиглаж явах уу те? Яаж явах вэ? Ер нь GPS байнга юуг ашиглана. А гэхдээ тэр огт миний мэдхгүй ч юм уу шинэ газар сонгож байгаа бол GPS ашиглана. А бусад үед бол нэг өөрийнхөө явчихд юм да. Замуудаа мэдээ. Тэ. За энэ дээр байгаа юмнуудыг тайлбарлаж өгөөш. Юу авч явж байна одоо? За энд болохоор миний за уртлаас эхэлчихэ. За энэ мэдээж маш түргэн хугацаанд амаргах одоо зүгээр хүссэн газараа гуцаа дэлгээд амарчин. Чигний хамгаалалтай тусгаарлах систем гуц байна. За энэ дүүж ор байна. Энэ дүүж ор бол одоо 150 кг даацтай энэ дүүж ор байна. Энийг бас хүссэн газараа эсвэл майхан барих одоо тийм боломжгүй үед амрах үед бол дүүж ороо татаад амарчин. За энэ спикер байна. Одоо сайхан дуу тавиад тухта дуугаа тавиа явчихна. За уртлын цүнх болохоор одоо нэг нь ихэд 15 кг даацтай юм ус чигний хамгаалттай цүнх байна. За энэ болохоор энэ дотор миний ойр зүрийн багж байгаа. Гараанд ороход дугууны нөхөөс ойр зүрийн одоо тусгай хэрэгслийн багж байна. Ноцоос. За тэгээ ноцоос байна. Аяны хөнжил байна. Майхан байна. За энд бол дудаа авцсан одоо нэмэлт хэрэгслүүдэд ерөөхдөө хойно аччихна. Нэг цүнх нь болохоор 10 кг-ын даацтай юм цүнх байна. Ягаад гэвэл тэд чинь өгсөн гасалтаа очоод өөрийнхөө хоолоо гарын хоолоо хийж идэх чинь бас Тийм байна. жимэн хээр гарсны бас утга учир нь байгаа. Одоо энэ бол маш их мотоцикл дугуунууд бас хүмүүс байрлуулж байна те. Ингээд эдгээр гарч ирээд унаад явчих. Тий одоо эдгээр ч юм бол одоо энэ захын ажилтнууд байна. Эсвэл хүргэлтийнх нь юм уу ор зүрийн хүмүүс ингээд байж байгаа. Энд 8-ыг хийж байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэмдлийн одоо тэр багны цаатлаар бол бас дугуунууд зарж байгаа. Биэнд бас нэг өмнө болохоор 3 удаа ирж би дугуугаа зарж байсан. Тэгээ ерөнхийдөө солонгосоор бол зүгээр мемэлэгдээ зүгээр ам яриагаар шууд ярилцаад яадаг. Тэгээд эндээс би нэг 3 дугуй зарж байсан юм байна. Монголчуудын шохоорхон бас өхөөрдөн ундаг гэхдээ том биет ахнараас огт дутахгүй туулах чадвартай Suzuki Jimny 5 хаалгатай боллоо. Энтгэгдэх Suzuki-гийн салбараас үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа Jimny-гийн энэ загвар хаалганы тоо нэмснээр 30 орчим сантиметрээр уртасч харин өргөн өндөр нь өөрчлөгдөөгүй байна. Ингэснээр багаачны эзэл хүн 208-аас 332 литр болж тэлсний зэрэгцээ арын суудлын хөлийн зай ялимгүй уужуу болжээ. Моторын хувьд харин 1.5 литрийн бензин гэсэн ганцхан сонголттой. Энтгэгчүүд 5 хаалгатыг дотооддоо борлуулахаас гадна экспортод гаргаж магадгүй гэсэн мэдээ байна. Хятадын автоүлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүний мэдээллийг гүйцэхийн аргагүй болж байна. Танилцуулаад удаагүй одоо борлуулалт нь эд явагдаж байгаа танк 300, танк 500 загварын араас танк 700 загвар зах зээлд гарахад бэлэн болжээ. Энэ загварыг өнгөрсөн он танилцуулсан ч үйлдвэрлэлд нэвтрэх өнгө төрх нь одоо л тодорхой болж байгаа юм. Great Wall брендийн энэ загвар 5.1 метрийн урттай, 3 литрийн 360 морины хүчтэй V6 хөдөлгөөртэй байх юм.
Ингэснээр өмнөх 300-500 загваруудын дэргэд хамгийн аварга биетэй болсны зэрэгцээ илүү эрэмгий дүр төрхтэй харагдаж байна. Америкчууд 2023 оны шилдэг автомашинуудаа сонгон зарлалаа. Детройтын автодилерүүдийн холбооны нийт 47 нэр дэвшигчээс 3 төрөлд Хойд Америкийн шилдэг автомашиныг тодруулжээ. Үүнд Хойд Америкийн оны машинаар Acura Integra, Хойд Америкийн оны ачааны машинаар Ford 150, Хойд Америкийн оны Jeep-ээр Kia EV-г нэрлэв. Он дүнгэнсэн бас нэг сонирхолтой статистик байна. Оросын холбооны улсад 2022 онд хамгийн их зарагдсан автобрэндүүдийн жагсаалтны эхний 5-д Lada, Hyundai, Kia, Renault мөн Хятадын Chery багтжээ. Өнгөрсөн жил Оросд 39,200 Chery зарагджээ. Мөн борлуулалтын эхний 10-д Хятадын Haval, Geely гэсэн үйлдвэрлэгчид багтсан байна. Мэргэжилтнүүд тун удахгүй Хятадын авто үйлдвэрлэгчид эхний 3-т багтах болно гэсэн таамаглал дэвшүүлж байна. Оросын автобрэндүүд дэлхийн жишгээс хоцрохгүй хичээн зүтгэж байна. Өнгөрсөн онд олон нийтэд үзүүлсэн Geneva цахилгаан автомашины зарим үзүүлэлт тодорхой болж байна. Гэр бүлийн кроссовер буюу дуулах чадвар сайтай загвар гэж танилцуулж байгаа энэ загварын урт нь 4.5 м, багаж нь 610 литрийн багт амжтай, нэг цэнэглэлээр 460 км туулж 100 км/цагийн хурдыг 2.7 секундэд авах юм байна. Оросын бас нэгэн алдарт брэндтэй холбоотой шинэ мэдээ байна. УАЗ үйлдвэрийнхээ өөрийн тэргүүн загвар Patriot Jeep-ийг эх жилээс эхлэн дизель хөдөлгөөрөөр тоногдсон хувилбарыг худалдаанд гаргахаа зарлалаа. 139 морины хүчтэй энэхүү турбо дизелийг 6 шатлалт механик хурдны хайрцаг дагалдах юм байна. Оффроудын улаан фэнүүдэд зориулсан мэдээгүй өнгөрч боломгүй санагдлаа. Toyota-гийнхны санааг саяхан худалдаанд гарсан Ford Ranger Raptor ихэд зовоогоод удаж байгаа юм. Тэд өөрсдийн домогт Hilux пикапыг иймэрхүү спортлог, агсан туулах чадвартай хувилбартаагаар гаргахыг олон жилийн өмнөөс мөрөөдөж ирсэн билээ. Тэгвэл нэлээд тодорхой үр дүн гарсан байна. Бөөнөр үйлдвэрлэхэд бэлэн болсон. Hilux GR спорт загварын явахын дангийг нэлээдгүй хүчтгэж, хатуу бүршээр тоногдсон төдийгүй морины хүчийг 224, зүтгэх хүчийг 550 Нм болгосон 2.8 литрийн турбо хөдөлгөөрийг хамардан хийжээ. 400 Нм-ийн хүчтэй Ford Ranger Raptor-т арай л хүрэхгүй энэ загвар ойролцоогоор $50,000 байх сурагтай. Ингээд төгсгөлд нь уламжлал ёсоор хажин жигтэй тохиолдлуудын мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Атланта хотод шатхуун түгээх станц дээр ирсэн пикапыг цагдаа нар хулгай машин байж болзошгүй хэмээн сэжиглэж шалгахыг оролдоход ийм юм болжээ. The suspect exited the truck and was taken into custody by the police. Америкийн нэгэн хотод автомашиныг хулгайлахдаа онгорхоо орхисон лүүкээр нь орсон тохиолдол гарчээ. Машинаа бүрэн битүүмжилж орхин одохыг энэ тохиолдол дахин сануулж байна. Одоо манад ихэнхдээ 10-аас дээш жилдээ одоо үйлдвэрлэгдсэн он нь бол одоо 2000 оноос эхлээд за арай гайгүй залуу гэтэл 7-8 жил явсан машинууд байх жишээтэй. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилдээ. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч сайлныг жиргүүд хатуурсан. 2002 онд 11 онд орж ирсэн. 171 крон байгаа. Тэгээд ирж амжихгүй ажилтаа байсараад өнөөдөр зорин ирж байгаа. За. Тэгээд бүтээгдэхүүнийг авч хийлгээд ийшээ хойшоо гараа төв цом руу ороод ерөнхийдөө хааз авалт нь өмнө жоохон хүчлүүлээд гიშгүүлээд идэг байсан. Хааз авалт нь нэг бүтээгдэхүүн хийлгэснээр хааз авалт нь арай хөнгөн зөөлөн хүч илүү хүч хүртлээ докторч жилээ. За нэг эндээс хараад нэг 5-6 орчим км явж иж их мэд хэлжээ шүү. Тэгээд бензиний нэмэлтийг хийгээд цаашаа явсан байна. Тэгээд ерөнхийдөө яваад явахад
илүү моторын ер нь машины хүч өмнө нь минь жоохон сул байсан. Бас арай хүчтэй болж илээ. Хаа заавалтны үйл шарамдаа болж илээ. Айгүй хөнгөн хаасныг гიშгүүлээ юу байгаа байхгүй. Бага хаазаар ерөнхийдөө нэг 1.8-аас 2 дээр барилгад л 100 дээр л очиж илээ. Өмнө нь л нэг хүчээр гიშгэж нэг 2.5-аас 3-ын хооронд 90-100-ийн хооронд очдог гэсэн юм. Одоо шалгамдаа шүү. Машины үйлчлэгээ яг хийх ёстой цаг хугацаа юундаа хийгдээгүй. Тэрнээс гадна машин он уучтай учраас нэг нэлээд юмдаа байгаа байх л та. Тэгэхээр бас машиныхаа моторыг бас хайрлаж бас бохирдол тал дээр нь байнга цэвэрлэгээ хийлгэж ээлжийн цаг хугацаанд дийлж ясан зүйл юм аа гэж ойлгож. Хүмүүсийн ярьж байсан ингээд сонсоо за энэ шивүүд бол гэж бодож байсан. Яг өөрөө ирээд ингээд үйлчлэгийг нь хийлгээд аваад үтсэн бас үнэн юм байна. Одоо шинэ тасан дээр энэ дахиад нэг нэмэлт байгаа тэрийг хийлгэж чинь. Тэгэл сайхан болчиход юм байна. Одоо орчин үед автомашиныг бол одоо задлахгүйгээр одоо үйлчлэгээ хийх тийм бүрэн боломж Монголд орж иржээ. Энийг бас би өөрийн машин дээр туршиж үзээд одоо сэтгэл өндөр байна. Урд нь бол яг машинуудыг одоо ялангуяа хороп моторыг цэвэрлэж янзлахын тулд задлагаа хийж тэгээ буцааж угсрахад одоо бас алдаа оноо их гаргадаг. Тийм одоо амар хэлбэр ажил биш байсан юм байна. Тэгээд миний машин бол одоо урд нь нэлээ хийдчихсэн одоо эдэлтэй явжсэн одоо багслаа моторын хүчин чадал одоо ихсэж байна. Машин өөрөөгээд хөнгөрөөд явжт юм байна. Тэгэд яг би бол нэг хайхтар рекламтыг гэж сүүднээс нэг ярьж байгаа юм шилтэй зүгээр яг өөрөө туршиж үзсэн хүний хувьд бас та хүнтэй энэ сэтгэлээ хуваалцъя гэж хүссэн. Койл зуглаадсан дэмжлэг үзүүлдэг ханд нь очиж өнгөр суулгадаг тийм бодис байгаа. Үрэлтийг басгаж дуу чимээг бас басгах нь 2002 оны 3 оны юм шиг. За. Миний нэг сэвчэн достогч ирсэн. Дороод. Тий. Тэгээд ер нь нэг хаад авах муутай. Тийм биш. Сая хийгээд ирлээ янз янз явж байна. За. Хаад бааз. Эндээс гарахдаа юу хийсэн? Эндээс тэр үйлчлэгэнд хийгээд банкнд нэг юм хийж инлээ бендэнд. За. Мотор нэг юм хийж инлээ. За. Тэгээд дундуур маастер нэг явсан. Ямар дагуулгүй байхгүй. Хаад бод янз янз гоё. Хаад авахгүй дүлгэнэ дэс нэг хаад нь чөлөгт. Одоо би хөнгөрөөд явчихсан бол. Өөртөө эндээс гараад энэ президент шүү дээ. Тий. Президент задлахад хаасны шалгуур болоод. Өдөөс дөнгөр гараад цааш хөнгөрөөд явчихсан. Янз янз гоё хөнгөрч инлээ. За, төрөнд нь бол яадаг байсан? Төрөнд нь одоо нэг юу ягаад нэг хаад ах муутай бүгд л загнаад. Тэгээд одоо цаанахыг ягаад нахиж зорьж яа гойлгаад ирлээ. Бензин нийтэд байгаа юм. Тэгэхээр одоо бензин би сая банкд үргэлжлээ. 10 тоноод нэг литр мас нэмчихдэг байсан шүү. Бага их идэж байгаа байж. Тийм байсан. Гүчэр нь бүгдээр нэг хаад ах муутай нэг пупк гэдэг нэг бүглэт юм шиг байна. Одоо бүглөө юу ч байхгүй. Би одоо энэ мотор суулгасан уу яах одоо энэ ч одоо манай би дэгээс аваад дэрэгдэгээд дэман өөр тэр аваад би энийг авсан. Тэгээд танахаар ямар ч зүйл үйлчлдэг зориод өчтөр яасан нүрээд ирсэн байхгүй. Тэгээ өнөөдөр зориод ирлээ. Ингээд одоо энэ дор дорны энэ чинь задлахгүй ингээд хийх гэдэг чинь их л гоё юм байна. Тэгээд зорьж ирлээ. За ирээд одоо сансын маань хөтлөө. Тэгээд тэнд л баяр эзэнт өөр яах вэ? Нэр байлж юм. Сайх юм уу? Би энэ хөнгөрөөд дүүр машинсаа хөнгөрөөд аягүй гоё болоод ирж байна. Нэг доголж бижгэх бүр сайхан хөнгөрөөд явчих. Урд нь хадад дараа л эрүүлэл яваад байдаг гэсэн чи одоо харин тийм байхгүй. Одоо өөр ирж би ярээ үзлээ. Санхрын өмнө эртний шиг үйлчлэг хийж одоо нааш зориод л. Тэсээ сайхан байна. Нэг юм хүсэнтэй байна их гоё юм байна. Ядаа ч нэг ингэж хийж байгаарэ. Их гоё юм байна. Өөрсдөө мэдэхгүй юм чи мэддэг гаргасаад байдаг. Айлдгүй хэрэгтэй үз. Энэ баярлалаа. Өөр яах вэ? Тэгэхээр та бүхэн яаран тосоо солихоосоо асахаас өмнө энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн
одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо Чулуун овооны нохоотой хойшоноос зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлгийн болонгуудаас мэдлэгээ одоо арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтой манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.